Сонсогч та бүхэнд явж мэндийг хүргэе. Дэлхийн Монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны дагаас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа тавцгаараатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 16-ны 5 гарагийн дугаар шууд өрхөд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар Борхогийн Чимбатнар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Адал явдлаар дүүрэн амтны уутыг нэ байгалийн орс нарлагтай Бомпари мөн Минопос хамтран ажиллаж байна. Шохрооч тав чимд хүргэе. За бүгдэнд нь чимд хүргэе. За тэгт таламсууд маань бол ундахгаа сонсож байгаа тийм. Нойрны мэдсэн байж. Нойрны юм шүү дээ. За тэгэхээр 3 дахь өдөр бит хоёр янз янзын юм ярьж байгаа. Тэгээд та нэвтрүүлгийн ярих түүхээ тавьчихсан дурдчихъя. За миний хувьд өнөөдөр эрэлгийн элчтэй таарсан түүхийн тухай ярихаар бэлдсэн байна. Тэгээд бидний нөө түгээмэл мэддэг эрэлгийн элчээс арай өөр эрэлгийн элчийн тухай ярина гэх юм уу? Ааха. Яг мэддгээс өөр юм байна те. Сонирхолтой юм. За би өмнө нэг таслаж оруулж ирсэн. Тэгээд манай сонсогчдод бас сонирхолтой байсан баг. Үлгэр томгийн аимшигт амьтдын 2 дугаар хэсгийг үргэхээр бэлтлээ. Тэгээд энэ тентхийн л үлгэр домгоос үүдэлтэй тийм юм сонь амьтд байсан шүү дээ. Тэрний үргэлжлэлийг үргэхээр шийдсэн. За би эхлээд нь 6-ыг нүргэсэн байгаа юм байна. Одоо би 7 дахь нь хүргээд ингээ явах нэ. За нэвтрүүлгийнхэнд манайх одоо тэгээд нэвтрүүлгийн групптэй нэгдэж амжаагаа бол нэгдээд ороорой. Тэгээд тэндээс чинь бүх мэдээлэл авдаг. За тэгээд битэрийн магадгүй уншаагүй ч юм уу уншаад өнгөрүүлсэн та сонсоог гэж болно тийм ээ. Түүхүүд бүх тийм групп дээр байдгийн шүү. Ороод бас уншаарай. Нойр өрөхгүй бол уншиж уншаад унтж болно шүү дээ. Нойрны юм хийдэг хүмүүс тийм. Оо тийш дээ. За ингээд хамгийн ихнийхээс нь ихнийхээс нь буюу за 7 дахьоос нь хүрэх гэж байгаа юм байна. 7 дахь нь болохоор Абодон гэдэг юм байна. За Абодон болохоор Христийн илчлэл номонд гардаг тэнгэр элч гинэ. Тэгээ Яохны төгсгөл үзэгдэж байгаа чөтгөрийн морьтныг захирагч гэж явд юм байна л да. За тэгээд өөрийгөө духан дээрээ бурхны тамгагүй хинэгч болов хилэнцгийн сүүлээрээ хатгаад чөтгөрийн тахал тусгаж алдаг тамийн хаан гинэ. Им хилэнцгийн юм сүлтэй. За еврейн сударт ч бас энэ амтны талаар өгүүлдэг. Тэг орчин үеийн ном судар тохимолд ч гэсэн энэ дүрийг нь маш их ашигладаг юм байна л да. За ер нь бол Христийн шашны домог зүуд гардаг сүрэл, устгалын сахиус, тамийн хаан, ёрын сүнсний удирдагч гэж явд юм байна. За Библи ялангуяа шинэ гэрээний илчлэлт дээр гардаг аимшигтай дүр, за гүн гүнзгий ангалын сахиус, сүрлийн ноён гэж нэрлэгддэг гинэ. За нэрнийх нь утга нь болохоор угаасаа сүрэл, устгал гэсэн утгатай. Тэгээд үхлийн орон, тамийн ангал гэж яригддаг юм байна л да. За энэ болохоор ихэвчлэн сатан, тамийн нэгэн хүчрхэг сахиус гэж одоо хүртэл нэрлэлтэд ингээ явж байдаг гэсэн үг. Эндээс харахад ер нь бол шээл буюу тамтай тустай газар нэг хэсэг үхсдийн нутагтал байдаг юм амьтын юм байна. За тэгээд юу гэж ярьдیں۔ Ингээд тэгэхээр тэдэнд ангалын сахиус ноён нь хаан болж өгөгдсөн байдаг. Түүний нэр нь еврейгээр Абондон. Тэгээд өөр устгагч гэсэн нэрлэгддэг юм байна. 5 дахь бүрээний үед ангал нээгдээд аимшигт зарцаануудыг тийм айрмыг гуйтартаад газар дээр гарч ирдэг гинэ. Энэ царцаанууд нь болохоор хүнийг тарчлах хүчтэй. Тэгээд тэдрийг бол захирдаг гэсэн. Тэдэнд хүн шиг нүур, арслан шиг шүд, төмөр хуйг далавчтай, аимшигтай төрхтэй гэж дүрслэгдсэн байдгийн байна өө. За тэгээд зөвхөн бурхны тушаалаар ажилдаг устгалын сахиус гэхээр арай өөр гэсэн үг. Сайн дураараа бол хүнийг өгдөг юм байна л да. Зөвхөн бурхны тушаалаар гэхээр нөгөө духан дээрээ хөнөөж болно болохгүй гэсэн тамгатай байдаг гин. Тэгээд тэндээс нь харж агаад үздэг гин. За зарим үз санаанд болохоор энийг сатантай ижил гэж тайлбарладаг гэсэн ч гэсэн сатанаас тусдаа тамийн нэгэн хүчрхэг сахиусаа гэж үздэг юм байна. За 8 дахь нь болохоор энд зургийн найруулагч өгөх бах тийм ээ. Чупа кабра гэдэг юм. Энэ болохоор 1995 онд Пуэрто-Рико түүнийг анхаарсан гэж ярилцдаг. 1995 үед чинь нэлээд сүүлд бас харагдсан гэдэг. Тэгээд дараа нь болохоор өмнөд Америк, Хойд Америкт үе үзэгдэх болсон гэдэг юм байна. Энэ мал амьтнаар хоололдог, улаан үжтэй, хурц шүжтэй, дөрвөн хүлтэй юм амьтан гэж ярьдаг. Ер нь бол Латин Америкийн хамгийн алдартай нууцлаг мангасуудын нэг мал амьтны цусыг сороод тэгээд ер нь бол нэг тийм актер олон хүнд харагдаад байдгүй юм байна л да. Нэр нь болохоор сорох, тэгээд дээрэс нь Ямааны цус сорогч гэсэн утгатай юм байна. Тийм. Тэгээ бүр анх бол 90-95 оны онд Пуэрто-Рикод гарч ирсэн. Тэгээд Латин Америк руу төгсөн гэж ярьдаг. За гадаад төрхийн хувьд болохоор газар бүр яг өөр дүрсэлддэг гинэ. За яг хоёр төрлөөр л дүрсэлдэг буюу нэг нь гүрүүл шиг ногоон арьстай гэж ярьж байгаа. Хүмүүсийн ярьснаар одоо харсан гэдэг байгаа хүмүүсийг нь хэлснээр болохоор нэг юм том улаан үжтэй, өргөстэй арьстай, хоёр хөл дээр явдаг амьтаа гэж дүрслэгдсэн. Гүрүүл шиг юм уу? Нэг тиймэрхүү. Тэгээд ногоон саарл өнгийн хуурай арьстай, тэгээд шүний амьдралтай, маш хурдан гинэ. Дуу чимээгүй буюу ер нь бол ойрхон явж байгааг нь сонсохгүй
гэж хэлсэн байлээ. Чимээг гүгдэлдэг харанхуйд нүд нь улаан эсвэл ногоон өнгөөр гэрэлтдэг. За ямаа болон жижиг амьтдыг алаад бүх цусыг сорж өөрөө ингээд уудаг гин. За хоёрт харагдсан төрх нь болохоор шилүүс шиг ер нь бол нохоотой төстэй. Чупакабра гин. Энэ болохоор Америкийн нэгдсэн улсын Техас, Мексик, Өмнөд Америкийн зарим бүс нутагт нь нэг юм арьсгүй тэгээд хальт харуул нэг өвчин туссан нохоотой айтгардаг гин. Өвдсөн юм байна даа гэж харагддаг. За хар хөх арьстай, үстэй, зарим нь үстэй байдаг, зарим нь болохоор ямар ч үсэхгүй арьсаараа ингэ байж байдаг. Хурц соёотой, хумстай, махчин амьтан гэж байгаа. Дөрөн хүлтэй, сэг зэм мэдгч нохоо шиг боловч маш хурдан хөдөлдөг. За тэгээд зарим тохиолдолд тэр цусын сорж амжаагүй бол яаж иж байгаа л алчаад ингэ явцдаг гэж хэлсэн ба. Ягаад энэ 95 онд Порто Рикогоос үүссэн гэсэн чинь 95 онд нэг айхтар хэтлэх болсон гинэ. Маш олон малын цогцос олдсон. Тэгээд хүмүүс яг юунаас болоод энэ мал нь одоо үхээд байгааг ойлгохгүйсэн юм байна. Тэгээд тэр гол нь олдсон бүх сэг зэмбүүд нь болохоор цусгүй. Тэгээд зөвхөн нэг юм соёо шиг юм жижигхэн цоор хотол байгаад байсан ба. Тэгээ энэ хүмүүсийн амьтныг чөтгөр генетикийн туршилтаас гаргаж авсан амьтын юм уу да гэж янз бүрээр тайлбарладаг юм байлээ. Ингээд Латин Америкаас хойш тэр жигтэй тараад ингээд явсан. Малчид фермерүүд мал нь учир битүүлэг байдлаар үхээд цусгүй болсон байна гэдэг мэдээлэл хүртэл араараас ингээд хүрсэн. Тэгээ bijтэл Америкийн нэгдсэн улсууд энэ цуурхал нь ахаад гарсан буюу. За ДНХ-ийн одоо туршилтыг хийж үзэхэд олон үл мэдэгдэх араатан, үхсэн нохоо, койд үнэгний ховор төрлүүдийг нэгтгэсэн байсан гэсэн. Энэ амьтан. Тэгэхээр одоо бодит амьтан бол тараад. Тэгэхээр туршилт хийсэн нь л бараг зөв юм уу та гэж бодсон. Харин тийм зураг хүрээнд байгаад хаяг бодоход бодит юм шүү те. Тэгээ одоо энэ амьтны сэг зэмэнд ингээ харагдаж байгаа хэрэг нэг юм дөрвөн хурц соёотой тэгээ нэг юм шалтан өсөхгүй ч юм уу юм сони амьтан байгаа. Харах шиг гэх юм уу. Тийм. Тэгвэл эдш нь бол хүн биш юм шүү дээ те. Биш амьтанг л яаж тийм байлээ. За тэгээд шинжлэх ухаанаас юу тайлбарласан гэхээр аимшигт мангас гэж үздэг гэсэн дээ шинжлэх ухааны судалгаар дараах тайлбарууд гарсан буюу өвчтөе койд буюу үнэгний төрөл ээж магадгүй гэж үзсэн. Хүнд хэлбэрийн арьсны өвчтөе койд нохоо үнэг байсан тогтоогдсон байгаа нөгөө ДНХ-гээр шинжилгээр. За арьсны өвчин тэдний юр бусын нэг юм аимшигтай төрхтэй болгоцсон юм байж магадгүй домгийн амьтан биш болж таарж байна. Тийм байдаг юм шиг байна. Бодит амьтан болж таарад байгаа. За тэгээд айдас цуурхал нөгөө хэтрүүлэг буюу хүмүүс таарахаараа л тэрийг хэтрүүлэл амжигтай яриад байгаа юм байна л да. Тэгээд олон малчид чон зэрлэг нохоо койтос олж амтнаа алдсан хэрнээ Чупакабрагийн буруу гэж бодсон байж магадгүй гэж сүгждэг юм байна. За тэгтээ одоогоор бол яг хаанаасаа үүссэн юм бэ гэдгийг энэ ямар амьтан ямар очиртай амьтан юм бэ гэдгийг нь бол юу гаагүй юм байна. Тайлбарлаж чадаагүй л байгаа юм байна. Тэгтээ тэр хамгийн оновчтой тэр өвчтэй амьтан юм уу л гэж үзээд байгаа. Магадгүй өвдчөөр ер нь жоохон өнгөц салдаад хэцүү болчихсон шүү дээ. Хэд хэд удаа ингээд хүмүүст бол харагдсан юм байна. За хамтраалчид танилцуулаад үргэлжлүүлье. Атлавдлаар дүүрэн амттны уутыг нэ байгалийн орс нарлагтай Бомпари. За Бомпари хамгийн анх хатуу чихэр байсан тийм ээ. Айгу хитдэг байсан юм а. Маримлаад хэлбэртэйгээр гараад бидний өвөө эмээ аав ээж нарын дунд танигдчихсэн бол одоо хэлбэр бүтцтэй өөрчлөөд зөөлөн чихэр буюу эрзэний чихэр болоод үйлдвэрлэлээ төрлөө нэмсэн байгаа маань. Энэ чихэр нь ямар ч одоо химийн бодог оруулагч, амт оруулагч, өнөр оруулагч агуулгагүй ширхэг бүн жимснээс бүтсэн. Би нэг уутыг идчихсэн. Тийм, би тэгэд бас нөгөө амтлаад үзэрэй би хэдүүлээч бод нөгөө ярихаасан бас хэргэлж үзнэ. Ер нь юмнуудаа тэгэхгүй бол тэгээд одоо хэргэлж үзээчгүй гэж яриад тахаар бас жоохон ойлгомжтой тийм. Тэгээд сая ажиллаа хийж байхдаа бас идлээ. Тэгээд Бомпари эрдэн чихэрний давуу талаас нь дурдах юм бол химийн бодог өнөр оруулагч агуулаагүй нэг чихэр нь нэг бүтэн жимсний шүүс агуулсан одоо бөөрөлцгөн нэрслуун гэх мэтчлэн тийм. За тэгээд витамин С агуулсан тул 100% байгалийн найрлагатай зөөлөн чихэр гэж хэлж болно. За тэгээд байгалийн орц найрлагатай 1 г ноогдох чихрийн агууламж нь маш бага байдаг гинэ. Чихрийн агуулмж бага учраас бага насны хүүхдүүдэд бол одоо эцгийн хяналтанд орох хүүхэд бол их тохиромжтой байдаг гэсэн үг. За ингээ идэд үзэхээр бусад чихрэг бол зөөлөн тэг хацгаад ерөөсөө шүд өвдөхгүй. За ардаа нэг удаа идэхдээ идэж болох хэмжээг тодтгон бүр харуулад ингээ өгсөн байт юм бэл хэрэг хэмжээгээр идэх ингээ тий. Тэг хүүхдтэй хаяа чихэр авч өгдөг бол байгалийн орс найрлагатайг нь бас сонгоод өгвөл зүгээр юм бэлээ. Хаанаас авах юм гэхээр Монгол орон даяар дуурийн бүх төлхөөр тудал таалагдаж байгаа. За хэмжээгээр захиалах бол 80 7 25 85 80 7 25 85 гэсэн дугаарлал холбогдоод захиалга өгч болох нэ. Баярлалаа хамтран ажилласан адал явдлаар дүүрэн амттны уутыг нэ байгалийн орс найрлагатай Бомпари байлаа. Баярлалаа. Айгу хийдэг байж лээ гэж. За ингээд хөргөжлүүлэн одоо нэг үлгэр домгийн аймагт амттын 2 дугаар хэсэг нь та бүхэндээ хүргэж байна. За одоо бол 9 дахь амтныг хүргэж байна. За 9 дахь нь болохоор хар анис гэдэг нэртэй амт байгаа. Английн бүс нутагт суурших чөтгөр шулмс юм байна л да. Энэ болохоор гадна төрхөөс харуул цэнхэр хайрстай аимшигтайгаар бүр ингээд чихүүцэн хүрмээр муухай инээдэг гэн. Энэ нь хүмүүсийн чихүүц айцыг төрүүлдэг. 19-р зууны үед тэдгээрийн тухай
яриа бүр газар ингээ авч байсан. Эцэг эхчүүд сахилгуудсан хүүхдүүдтэй түүний тухайг ярьж нэг ойлгодог байсан юм байна л да. За чи маялаад байвал хараа анис чамайг ирээд авчих шүү гэд. За учир нь эдгээр шулмс нь хүүхдийн маханд ихээр маш их дуртай гэж түүхэнд бичигдэж үлдсэн байт юм л. Ер нь бол хүүхдүүдийг хүнэдэг гэсэн. За Английн ардын аман зохиол дээр гардаг шулмсл гэсэн үг. Тэгээд хүний мах иддэг мангас эмэгтэй гэж төрслөгдсөн байт юм байна. За тэгээд агууд амьдардаг хүүхдүүдийг агнадаг, харанхуй анхуучилдаг айдас төрүүлэм шулам гэж тайлбарласан байт юм байна. За гадна төрхөнд ингээд харуул түүний дүр төрх нь үнэхээр аимшигтай, муу ёрын хүчийг илтгэсэн байдаг. Хөх харьстай, хар хумстай, маш аимшигтай шүжтэй эмэгтэй. Нүд нь хурц шаргал буюу улаанаар гэрэлтдэг. Нөгөө хумс нь төмрөөр хийгдсэн юм шиг урт хэрнээ маш хурц байдаг гэнэ. За тэгээд ямар хувц сунар өмсдөг юм яад ингэсэн чи ихэвчлэн нойрхон хувцтай явж байдаг. Гуйлах чинь ч юм уу нэг тийм өрөвдүүлэх байдлаар явж байдаг. За заримдаа бүр ямар ч хувцсгүйгээр нүцгэн явдаг гинэ. Зарим хувилбар цуснд будагдсан амтаа буюу нэг хүүхдийн мах идчихэд ингээд цусандаа будагдаад явж байгаанаас харагддаг гэж шүү. За яг домог дээрээ юу гэж гардыг гэсэн чи хар анис нь Английн Лестершир хотоос холгүй орших таан хэмээх газарт байрлах хар анисын агуу гэх газарт амьдардаг гэж яригддаг юм байна. Тэрээр орой бүрээ болох үед агуугаасаа гарч ангуучилж эхэлнэ. Тэгээд ганцаараа орой үдэж гадуур явж байгаа хүүхдүүдийг барьж аваад махыг нэгдэж арсыг нь амьдаар нь өвчөөд өглөгдөг гинэ. Ингээ хүүхдүүдээс гадна хонь үхэр зэрэг мал амьтныг бас хөнөөдөг. Олзоо эдэж дуусаад арсыг нь өөрийнхөө агуу хаананд өглөгдгөөр л бусдаасаа бас өөр юм. За тийм үнэхээр бодит хүн байсан юм уу гэсэн чинь зарим төвөгчд хар анис жинхэнэ амьд байсан шулам эсвэл хараал хийдэг эмэгтэй байсан байж магадгүй гэж үздэг юм билэ. Зарим их сурвалжууд болохоор хар анисыг үнэхээр амьдарч исэн Агнес хэмээх нэгэн бөөдөө бас холбож тайлбарлалт юм билэ. Их Агнес хэмээх нэртэй үл мэддэг хүчтэй эмэгтэй Даны оролцоо амьдарч байсан гэдэг баримт байдаг. Тэг яг бодит хэсэг нь бол эргэлзээ тий. Олон хүмүүсийн хувьд бол хар анис нь зүгээр л Английн ардын аман зохиолын нэг хэсэг гэж үздэг юм билэ. Яагаад тэгэхээр хүүхдүүдэд айлгах зорилгоор гаргаж ирсэн байж магадгүй. За тэгээд шулан болон харгас эмэгтэйчүүдэд дүрссэн буюу нөгөө шулам гэж хэлсэн эмэгтэйчүүдийг хүнөөчдөг гэсэн чинь амьдараа шатаах ч юм уу те. Ингэж бас төстэй байдлаар харуулдаг байсан байж болно. За тэгээд бодит хүмүүсийн эсрэг шашны нөлөөгөөс болж гаргаж ирсэн гэж үздэг юм байна. Ягаад тэгэхээр зарим судлаачид хар анисын түүхийг Христийн шашин, эртний бөө шулам нарыг устгахын тулд ашигласан гэж үздэг юм байна. Тэгэхээр бас санаатайгаас чалбаар гаргаж ирсэн ч юм уу та гэж харсан. Тэгээд энэ төрхөн нэр үнэхээр эвгүүл төрхтэй юм билээ. Тэр зурцсан байхыг нь харсан. Тийм ээ. Тэгээд түрүүний зураг дээр бол нэг тийм цэнхэрдүү нүдтэй юм шиг харагдаад байгаа шүү. Тийм хүүхүнгийн арьстай гэдэг байгаа байхгүй. Том том тогоо нэг хүүхдүүдийг хийж чанж иддэг гэж гарсан. Дүрслэгдсэн байлээ. За 10 дахь нь буюу дебук гэж байгаа. За юудын үзэл баримтлалд дебук бол амьд бие махбодын эзэмшдэг сүнс гэж явдаг нэ. Амьдрал болон амьдралын дараах ертөнцид дебук амьдардаг. Онлоор бол энэ нь ургамал шавьж гэсэн байж болох юм гэж хэлээ. Гэвч ихэнх дебукуд хорт зуршилтай байдаг бол учраас хүмүүсийн биед амьдрахыг илүү үздэг үе хүний биед орж амьдрахаа илүү үздэг юм лээ. Энэ домгоос сэдвүүлсэн бүтээсэн аимшиг кино байдаг. За энэ хачин чихтэй мангасын талаарх ном зохиолууд ч гэсэн маш ихээр гардаг буюу еврей ардын аман зохиолд хвчлэн гард юм байна. Хүний биед шингээд хяналт тавьдаг муу ёрын сүнс гинэ. Энэ нь нас орсон хүнийг тайван байж чадаагүй сүнс. Тэгээд амьд хүний биед шингээд түүнийг удирддаг гэж үздэг юм байна. За дебук гэдэг нь еврей хэлний наалтах, шингэх гэсэн утгатай гэнэ. Сүнс наалтна гэж яриад байдаг шүү дээ. Угаасаа тийм юм байна. Тэгээд энэ ойлголт нь 16 дугаар зуунаас бүр гаралтай. За тэгээд дебук нь нутгалагдсан, нугалагдсан сүнс, хараал хүрсэн сүнс, нүгэлтэд өгсөн хүний сүнс гэж бол хэвчлэн тайлбарлагддаг юм байлээ. За тэгээд нас орохтаа нөгөө нэг маш их нүгэл хийж агаад өгсөн хүмүүсийн нөгөө муу хүн гэж ярьдаг ч тийм муу хүн тэгээд дээрээс нь өшөө хорслоор дүүр нас орсон хүмүүсийн сүнс амар тайван байхгүй болохоор дундын ертөнцид гацаад тэгээд хүний биед шингээж өөрийнхөө төр хүслийг гүйцэтгэх сүнслэл гэж яриад байгаа. Тэгээд бидний ухамсарыг хүнийг ухамсарын хяналтанд аваад өөрийнхөө захирч чиглэдэг гэсэн. Тэгээд шингэсэн хүнийхээ зан ааш, хоолой, хөдөлгөөн өөрчлөгдөөд тэр өөр хүн шиг болдог уу? Чиний яриад байсан үг түүх шиг гэдэг болдог гэсэн. За тэгээд зарим тохиолдолд биеийг шингээж авахдаа эзэмцэн хүнийг хүний болохоор хүчирхийлдэг, бас гимтээдэг гин. За эзэмцэн хүнийхээ биеэр дамжуулж бусадтай ярьж ойлголцож ингэж чаддаг гэхээр оюун ухаантай болж таарад байгаа шүү. Тэг өмнөх амьдралынхаа түүхийг яриад юунд их орсоод байгаа, ямар нүгэлтэд өгсөн бэ гэдгээ ярьж өгдөг гинэ. Би одоо энээсээ болоод ингээ өгцөө одоо амар тавь явж чадахгүй байна чамайг ална гэдэг ч юм. Ингэж ярьдаг гин. За тэгээ алдартай түүхүүдийн юу гэдгсэн 18 дугаар зууны үед болохоор Вилнагийн гон хэмээх раврын нэгэн эмэгтэйг дебукаас чөлөөсөн тухай домог байдаг. Дебук энэ эмэгтэй биед ороод түүнийг өвтгөж зовлон идэлүүлж байсан ба. Тэрийг нь гаун түүнийг хөөж чадсан гэж
ярьдаг юм байна. За нэг юм The Book Box гэдээ байдаг гэнэ хайрцаг буюу орчин үеийн ном үн юм гэхээр 2003 онд гэж шүү. Нэг хүний худалдаж авсан хуучин модон хайрцагтай хамт сүнс дагаж ирсэн гэдэг юм яриа байдаг юм байна. Энэ хайрцаг нь муу инээрээ цацаад тэр хайрцагийг л авсан бүх хүмүүс нь өвчин тусаад хард арсан зүг зүглэл ерөөсөө унтчихдаг ойлоод тэгээд хачин үзэгдлүүдийг ажиглаад эхэлсэн ба. Тэгэхээр энэ нь одоо хүртэл байдаг ч гэж болно. За зарим тохиолдолд одоо шинжлэх ухааны юуг тайлбарлалт ингэж гэсэн чинь сэтгцийн өвчин зан үлийн эмгэгүүтэй холбож бас тайлбарладаг юм байна. Яагаад тэгэхээр дибукуд эзэмдүүлсэн гэх хүмүүс заримдаа өөр хоолоо сонсож эхэлдэг, өөрийгөө удирдах чадахгүй болдог. За зарим тохиолдолд хүмүүс сэтгэлийн гүн хямралаасаа болоод нэг юм сүнсэнд эзэмдүүлсэн өөрийн ухаангүй болцсон байгаа мó да гэмээр зан авир гаргаж эхэлдэг гинэ. Тэгэхээр магадгүй энэ тэгэхээр одоо тухайн хүн маань шал өөр зан шинтэй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо сэтгцийн өвчтэй болоод ингэж тооцоолж болох юм тий. Харин тийм сэтгцийн өвчнөөс бас нэг тайлбар яг шинжлэх ухаан бол тэгээд тайлбарлалт юм байна л да. Шашин талаасаа бол арай өөр буюу маш хорсолтойгоор хүсэн муу хүний сүнс гэж тайлбарладаг юм байна. За 11 нь болохоор Минотавр. За эртний Грекийн үлгэр домгийн амьтан болох Минотавр нь бухан толгойтой. Нэг бол харж лээсэн баг. Хүний биетэй мангасаага түүнд хүч чадал хорон санаа байсан идэж арга ухаан дутаж дарангуулаа тогтоож чадаагүй алагдсан юм түүхтэй байдаг. За тэгээд Минотавр нь болохоор эртний бас Грекийн домогт хөвчлэн гардаг. Хагас хүм хагас бух гэдэг жаа. За Кретийн хаан Миносын захиалгаар барьсан лабиринт дотор хоригдсон тэг хүн иддэг махчин амьтан байсан гэж үздэг юм байна. Минотавр нь бурхан хүний хоорондох нүгэлт холбоосноос төрсөн гайж биетэй ингэж Грекийн домог зүуд бас өгүүлдэг юм байна. За Кретийн хаан Минос болохоор далайн бурхан Посейдонд дахил өргөхөөр цагаан буухгүй юм байна л да уулна. Тэгсэн чинь Посейдон гайхамшигт цагаан буухыг далаагаас гаргаж өгсөн боловч Минос түүнийг дахин оронд нь нөгөө хадгалаад өөртөө аваад үлдсэн юм байна л да. Тэнгүүд нь Посейдон уурлаад Миносын эхнэр Пасифаг тэр буханд дурлуулах хараал хийсэн юм байна. Нөгөө хүн бэж ч одоо буханд дурлах нь шүү дээ. За ингээд Пасифа бурханлаг буханд татагдаад өрөөнд нь модон үнийг хийлгээд түүнд нуугдаж бухтаа нийсэн гэж бас үзтгэл юм байл та домогт бол за үүний үр дүнд яасан хэрийн хоёрын дундаас хагас хүн хагас бух дүртэй Минотавр төрсөн гэж үздэг юм байна. Тэгээ хүүхэд байхдаа хүнээр хооллох шаардлагагүй байсан энэ улан байгаа байхдаа том болох тусмаа догшин махчин болж хувраад хүний махал идэхгүй бол ер нь бол яха болцсон юм байна. Тайвширгаа болцсон юм байна л та. За ингээ Миносон домогт барилгачин дээдлийг дуудаад түүнийг нуухын тулд гайхамшигт лабиринтийг бариулсан байдаг. За лабиринт нь гүнзгий төөрч болох олон салаасан замтаа хинж гарч чадахгүй бүтцтэй нэлийн нууцлаг байдлаар барьсан юм байна. За ингээд Минотаврын аимшиг тахил гэж бас болдог гинэ. Афины хаан эгээ нэг удаа Кретэд дайцсан боловч ялагдаад жил бүр 7 залуу 7 бүсгүй Минотавр тахил өргөх гэрээ байгуулсан юм байна бүр. За энэ нь Минотавр амьд үлдэж хүний мах идэх ёстой гэсэн аимшигт заншил болоод үлдсэн юм байна. Тэгэхээр одоо энээсээ үсэл хүн идэх гэдэг юм бас үлссэн юм байна. Сайн юм тий. Гэхдээ нэг юм толгойг нь бол харж л байсан санагдаж байна. Ийм толгойтой амьтан байдаг гэж. За дараагийнх нь 12 дахь нь яриад өндөрлөчээ. Суккубус гэж байгаа. Энэ нь болохоор эр хүнийг өдөөх зорилготой эмэгтэй хүний дүрийг дүрг гаргадаг одоо дүртэй ч юм уу демон гэж байгаа. Ялангуяа нэг далайн шулам гэл ярьдаг штэ далаачдын сүнсийг сордог мордог гэл гой үзэсгэлэнтэй бүсгүй гарч ирэл тэр л юм билээ. Ихэнхдээ эр хүний хуурам эхлээд өөртөө оруулдаг. Тэгээ тэдний үрийн шингэнийг цуглуулад бяцхан демоныг бий болгодог гинэ. Демонууд нь хохирогчдыг өөр юм болгоод аргандаа оруулна, тархийг нь угаадаг. Нэгсэндээ өөрсдийн шунхаа сэтгэл найланхаа ашаараа ирчүүдийг овстоод буруу зам руу татан оруулдаг буюу хормон гэж манайхаар бол хормон юм уу та нэг тиймэрхүү юм болчдөг юм байна л да. Европын ардын домог зүуд гардаг эмэгтэй хэлбэртэй ер нь бол бэлгийн дур хүслээр тижээгддэг чөтгөр гэж ярьд юм байна. Тэд ихвчлэн шөнийн цагаар ирчүүдийн зүүдэнд ороод тэдэнтэй ойртоод тэдний амьдралын бүх эрч хүчийг нь өөртөө ингээд сорж авдаг юм байна л да. За хамгийн анхны дүрслэл нь болохоор Вавилон Ассирийн соёлд гардаг эмэгтэй сүнс чөтгөрөөртэй ихвчлэн холбогддог юм байна. За гатан төрх нь үнэхээр гоё. Гойлог сэтгэл татан буюу хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй дүртэй за хар эсвэл улаан өнгийн урт устэй гэдэг гинэ. Тэгээ нүд нь ингээд тод ингээд гэрэлтчээдэг. За заримдаа далавчтай тэгээд урт сүултэй урт хумстай гэж дүрслэгддэг юм байна. Дийлэнхтэй маш үзэсгэлэнтэй харагддаг гэсэн те яг үнэн төрхөө харуулахаараа үнэхээр аимшигтай болж хувирдаг гэдэг жисэн. За тэгээд эрчүүдийн зүүдэнд нь эзэмдээд уруудтаад сэтгэл хөдлөл бүх юмыг ингээд сорж авдаг. За тэгээд энэ зүүдэнд нь орсныхан дараа энэ эрчүүд нь яд ингэхээр ядраад сулдаад за ерөнхийдөө бол үхлээр төгсдөг юм байна. Хамаг л эрчүүд нь сорчдаг гэсэн. За тэдэнтэй нэг л удаа харилцсан хүн тэднээс салахад бол үнэхээр хэцүү буюу шууд л бараг дурлчих юм уу та
гэж бодсон. За тэгээд олон ламнаар шашны хүмүүс суккубуст эзэмдүүлсэн гэдгийг бол хүлээн зөвшөөржсэн байт юм байна. Тэгэхээр бас хэцүү юм. Зарим тохиолдолд эрэгтэйчүүд зүүдэндээ харьцангуй бодит мэдрэмж аваад өглөө нь бүр ингээд хамаг тамираа бариад туйлдаад сул дорой болсон байдгаа гэж ярьсан байдгийн байх шүү. За тэгээд эн чинь бас эрэгтэй, эмэгтэй гэж хоёр янз байдаг. Тэгвэл эмэгтэйний ус зүүдэнд орд юм байна тийм. Тийм, эрчүүдийг нь болохоор одоо гоё эрэгтэй хүн орж ирээд эмэгтэйчүүдийн зүүдэнд ордог. Гоё эмэгтэй хүн болохоор эрчүүдийн зүүдэнд ороод нэг нэгэд хамаг юм ин сорж авдаг юм байна. Яг унтаж байхдаа сүнсэнд даруулах үзэгдэлт их төстэй гинэ. Сүнсэнд даруулахтай ажиллах юм байна тийм. Гэхдээ хамаг эрч хүн чинь энергийн сорол ер нь бол зүүлэх тусмал тамирдаад байна гэсэн үг үстэй. Тийм, зүүлэх тусмал тамирдаад байна. Тэгээ нэг зүүдэлжүүл нөгөөдөө дахин зүүдэлмээр санагдаад. Донтуулдаг гэсэн үг шүү дээ. Тийм, өгүүлээд байдаг. Одоо ингээл шүн унтаж байхад нэх гой залуу зүүдэнд орж ирээл ойрхон байгаа. Тэгвэл тэрийгээ л өгүүлээд байдаг байна шүү. Тэгээ өглөөс эрэхтэй хамаг ямаа сорвуулсан л ингээс ирэх юм байна. Тийм байна. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн түүх рүү орцгоё. За дараагийн түүх маань эрэлгийн элчтэй таарсан түүх байгаа. За нэлээд олон жилийн өмнө буюу 90 оны ихээр тухайн үед бүсгүй 8 юм уу 9 настай байх үед болсон явдал гинэ. Өмнө нэг ярьжсэн та нэг дээр үед солонгосчууд овог нэгтүүд ингэж нийлж амьдардаг тосгон байдаг байсан гэд. Тэгэхээр нэг өсөндөө хамаатан саднуудаар онгод одоо нийлж амьдардаг тосгон гэсэн үг л та. Бүсгүй аав нь яг ийм тосгонд өсөж торинсон. Тэгээ хэдийгээр тустаагаараа түнтэй суугаад үр хөвгтөд болсон ч гэсэндээ айлын том хүү байсан учраас эхнэр хүүхдүүдээ аваад энэ төрсөн нутагтаа одоо тэр тосгон дээр очиж нэг сардаа нэг 2 удаа тахилах хийдэг байсан гинэ. Тэгээд тахилах хийх үеэр солонгосын уламжлалт малгай, хамбууг зэрэг өмсөж ирэх хүмүүс баггүй байдаг байсан. Тэгээ бүсгүй өвөн ч гэсэндээ муу адил юм хар хүрм одоо энэ солонгосоор түрүүмаги гэж хэлдэг. Солонгос үндэсний хувцас л та өмсөж оролцдог байсан гинэ. Гэтэ хавын тахил дээр бол ингээд яг та хэд маань ингээд кинонераас ажиллаж ирсэн бол юм хослолтой ч юм уу те нэг хар бараа хувцастай даруухан хувцастай л хүмүүс одоо энэ тахилгад оролцдог. Тэрнээс шүү гэдгийг заавал одоо хамбууга өмсөх ёстой ч юм уу тийм байдгүй л дээ. Гэхдээ энэ охины өвөгийн хувьд те бол ингээд тэр тосгоныхон тэр аяараа л ингээд хамбууга өмсөж ингэж тахилгад оролцдог байсан гэсэн. За тэгээ бүсгүй тухайн үед нөгөө жаах хүүхдсэн учраас хүн болгол те одоо энэ тахилгад оролцох үеэрээ ингээд хамбууга өмсөөл те хар бараанд хамбууга өмсөж юм уламжлалт солонгос малгай өмсөх ёстой байна да гэж бодоод сүртэй зүйл бодлого өнгөрсөн юм. За тэгээд Ямартаж бүсгүйг гэр бүлийнх нь заавал уламжлалт хувцас хунар өмсөж тахилга хийдэг байсан учраас тухайн үедээ нэг одоо сүртэй юм бодоогүй ингээд өнгөрсөн. Тэгээд нэг өдөр аав нь ажилласаа нэлээд эрт таарж ирсэн гинэ. Тэгээд тухайн үед аав нь цагдаагаар ажилладаг байсан учраас 24 цагийн бараг ажилтай бэлэн байдалд байдаг. Тэгэл ихэвчлэн дандаа орой шөнө дундал гэртээ орж ирдэг хүн чинь гинтхэн өдрийн цагаар ирэхэд охин нэлээд гайхажлтай. Тэр өдөр аав ээж хоёр нь хоорондоо ингээл юм яриад байсан. Тэгээ охин яг бүтэн яриаг нь сонсч чадаагүй. Ямар ч тач ярьсан зүйл нь өвөө нь өөд болсон болтой л гэсэн зүйлийг хоорондоо харьцааж ирсэн гэж байна. Тэгээ охины өвөө нь өнөө түрүүн хэлсэн овог нэгтнүүдээр нийлж амьдардаг жижиг тосгоны нилээ юм өндөрлөх хэсэгтэй байдаг юм вааран дээвэртэй байрнууд байдаг шүү дээ. Одоо бүр тийм вааран дээвэртэй байшинтай амьдардаг байсан юм лээ. Тэгээ охин багада эгч тэгээ дүүнэр хамаатан садынхаа хүүхдүүдэрээ шинэ одоо нэг овогтнууд цуглаж байгаа учраас бараг одоо нэг хамаатан саднуудаар амьдардаг тосгон гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ охин тэр нөгөө гэр бүлийнхэндээ одоо тэр дүүмүүдтэйгээ нийлж агаад бид нарыг цагаан сараар ингээл хөдөө очихоор чинь бараг ингээ тэр чигтэн тойрчдөг шүү дээ. Суман дээр очингууд ингээл айл болноор ороод ингээл хүүхдүүд бэлэг аваад байдаг ш. Тэрнтэй адилхан энэ охин ч гэсэн бага багтаа л ингээл тэр тосгон руу очих үеэрээ одоо сэбэд тун гэж хэлдэг ингээд золгонгууд мөнгө өгдөг. Тэгээ тэр мөнгийг цуглуулж явдаг байсан л. Тэгээ одоо ч гэсэн тэр дурсамжинд л маш тод үлдсэн байдаг. Тэгээ тухайн үед жаахан хүүхдтэйсэн болохоор үхэл гэдэг одоо юу гэдгийг ерөөсөн мэдэхгүй. Тэгээд өвөө нь өөд болсон гэдэг нь за ямартайч одоо өвөө эмээ гэх гэрт би очихл юм байна даа л гэж ойлгосон. За ингээд ээж нь түүнийг хувцлаад охин эгчдүүгийн хамт дахиад зөндөө мөнгөтэй болгон дээ гоё юм бэ гэж бөөн баяр авсан маа. Бас л нэг золголт болдог шиг бөөндөр цуглаж байгаа юм чинь гоё мөнгөтэй болгон дээ гэж бодсон. Ерөөс өвөөг нь асурсан гэдэг ерөөс ойлгоогүй. За тэгээд тэднийг тосгонд очих үед дандаа харанхуй бүүдэр байдаг тосгон маш гэрэл гээгээтэй болцсон байсан гэнэ. Тэгэхээр айл болгон гэрлээ асаацсан. Тэгээд тухайн үед тосгонд оршуулах ёслол болох юм бол айл болгон гэрлээ асаагаад тэр нөө солонгос үндэсний хувцас өмсөж гарч ирдэг байсан гинэ. Тэгээ ажил явдал гарсан айлын хашаанд сүрлэн дэвсгэр ингээд одоо шалан дээр газарт ингээд дэвсээд хамаатан цаднууд нь цугларч уламжлалт хувцас өмсөж гисэн цугларсан байсан. Тэгээ охин жаахан байсан болохоор яг л найр наадам болж байгаа юм шиг бүр үнэхээр гоё санагцсан. Одоо өвөөгийнх нь оршуулгын ёслол гэдгийг ч бараг ойлгоогүй. Тэгээд охин уулзааг уудсан хамаатны хүүхдүүдтэйгээ уулзаа тоглоол их л цагийг зугаат өнгөрүүлж тэ. Тэгээд
хүн ийм их цугулсан өдөр охин хүмүүсээс мөнгө авдаг нөр мэдэн шүү дээ. Багаасаа л тийм ингээд очиж мөнгө авдаг гэсэн учраас тэгвэл би өнөөдөр энд байгаа хүмүүс дээрээс очиод ингээд мөнгө авч болох юм байна да гэд. Ингээд хүмүүс дээр ахмад наснууд дээр очиод сайн байна уу би тэрний тэддэх охин байна сайн байна уу өвөө эмээ гэл ингээд наснангуудтай мэдлээд тэнгууд нөгөө хүмүүс нь 100 вон 200 вон ч гэдэг юм ингээд 500 вон ингээд задгаа мөнгнүүд өгсөн маа. Тэгээ охин үндэ өвөө эмээгэндээ байхаас уг нь жоохон айдаг гэсэн гинэ. Яа тэгэхээр уулын ингэрт байдаг тосгоо юм байна. Тэгээ гэрэл асаахгүй бол ер нь жоохон харанхуу. Тэгээ дээрэс нь өвөө гэх нь гэр нь хашаанда худагтай. Тэгээ ингээд харанхуу уулын нөгөө юм ингэрт байдаг. Тэгээд өвөө гэх нь тэр нөгөө тосгон дундаас хамгийн өндөрлөг хэсэгт нь байдаг гэсэн учраас ер нь очиход жоохон айдас төрүүлдэг байсан юм байна. За гэтэл ажил явдлын үеэр тосгоны бүх айл гэрлээ хасаацсан томчууд бүгдээрээ гэрийнхээ гадаа ингээ байцгаажсан учраас нэг тийм амар мэдрэмж бол тухайн өдрөөс төрөөгүй. Тэгээ сэтгэл нь хүрсэн охин маань ингээл тосгоны хаасаагүй гүйж тоглоол. Эл гинтгийн яг хүүхдэл болсон хань бид чинь ингээл гэрлүүгээр бол усуу юм уу гэж орж тэрэн шиг л ерөөс хөлсөд байна. Өвөгийн давцаж очиод хоолунд идья гэж бодсон маа. За ингээд өвөөгийнхөө гэрлөө буцсан. Тэгээ тухайн үед хүүхэд байсан учраас нэг тийм дүүдийн сүртэй зүйл бодохгүйгээр л ингээл ийшээ шаачаал ингээл хамаагүй тохолж авсан юм л дээ тийм. За тэгсэн нэг юм сонин зүйл харсан гинэ. Тэгээ одоо яг бодоход үнэхээр харж боломгүй зүйлийг л харсан байна да гэж боддог гэж байна. Тэгээ ажил явдлын үед томчууд баг бүгд шахуу ингээд хар малгай, хар уламжлалт хувцс өмссөн. Тэгээд өвөөд нь хүндэтгэл үзүүлсэн. Тэгээ оршуулгаас нь одоо шил өвөөгийнх нь гол гэрт нь ингээд хүндэтгэл үзүүлчихэд дараа нөгөө цайлах газар нь хажууханд нь шиг тийм иймэрхүүл байдалтайсэн юм л да. За ингээд өвөөд нь хүндэтгэл үзүүлчихэд нөгөө нэг баахан хар өнгийн хамбууг өмссөн хүмүүс чинь тэр хүндэтгэл үзүүлсэн тэр өргөнөөс гараал ингээд хооллох санаатай хажуутал ингээ гэрлөө орсон юм байна. Тэгсэн тэдний хамгийн сүүлд нь тэдэнтэй цугал орж ирж байгаа бололтой нэг хүн хашаанд нь орж ирсэн гинэ. Бүгдээрээ л хар хувцастай байсан чинь тэр хүний ялгарх зүйл нь юу байсан бэ гэхээр яг одоо Солонгос эрэлгийн элчийн хүмүүстэй ийм одоо уламжлалт тийм хар малгай байд юм. Яг тиймэрхүү хар малгайтай. Тэгээд цав цагаан хувцас өмссөн байсан гинэ тэр хүн. Тэгээд царайг нь харвал тун залуухан цав цагаан царайтай маш царайлаг залуу байсан. Тэгээд одоо гэхээр бол баг маш алдартай юм царайлаг жүжигчэнтэй адилхан гэхээр үнэхээр тийм царайлаг хар малгайтай цагаан хамбууг өмссөн юм залуу тэр нөгөө цугулсан тэр гимнэл илэрхийлэх гэж ирсэн хүмүүс хамгийн хойдолд нь дагаж орж ирсэн гэдэг. За хамтрал шиг танилцуулаад үргэлжлүүлье. Менопауз. За менопауз төхөөрөмжийн хэрэглэгчтэй бараа материал эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж орлого ашиг өсгөхөд туслах эргэлтийн хөрөнгийн зээлийг санал болгож байгаа юм байна. За тэгэхээр эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхэд зориулж 100 сая төгрөг хүртэлх зээлийг 36 сар хүртэлх хугацаатай сарын 3.5-аас 1.5% хүүтэйгээр олгож байгаа хнэ. За авал тавтлын дурдах юм бол барьцаагүй, шимтгэлгүй, өгсөн зээлнээсээ шимтгэл авахгүй, шуурхай, давтан зээл авах үрд хугацаа нутцтай юм байна. Тэгэхээр анхлан зээлдэгчдэд нэг 12 сараас 18 сараас зээл одоо гэдэг 12-оос 18 сарын хооронд зээл болгодог бол зээл авах тусмаа тэр хугацаа чи уртцаал явчихна гэсэн үг. Тэгэхээр 36 сар хүртэлх болох боломжтой юм байлээ. За тэгээд дээр нэмэгдээд авах болгонд нь зээлийн хүүн буурдаг давуу талтай. Тэгээд сарын 1.5% хүртэлх одоо хүүтэй болох бүрэн боломжтой гэж хэлэгдэв юм байна. За тэгээд давтан зээл авах үрдээ зээлийн хүү бас ингээ буур авчнаа л гэсэн үг. За эргэн төлөлтийн таатай нөхцөлтэйгээр буюу өдөр бүр нэг бага дүнгээр шууд бас машинаасаа таталт хийгээд ингээ явах юм байна. Энэ нь бизнес эрхлэгчдэд ер нь бол бага дарамт үүсгэнэ л гэсэн үг. За сар бүр гэдэг нь сарынхаа тэдний өдөр төлнө гэсэн уламжлалт төлөх нөхцөл байдаг. За 3 дахь нь болохоор тохирсон төлөлт гэж байгаа. Бизнес нь өвөл бага орлоготой 100 өндөр орлоготой бас байж болно шүү дээ. Тэгвэл өвөл хүүгээ төлөөд бага дүнгээр одоо төлөөд 100 өндөр төлөөд байх нөхцөлийг хэлж байгаа юм байна. Хэдийд их орлоготой байх нь тэр үед нь солиод ингээ тохироод явах нь. Тэгэхээр аюул ашигтай юм шүү дээ. За тэгээ менопаусын төхөөрөмжтэй байх ёстой. За эсвэл шинэ хэрэглэгч болж ээж эргэлтийн хөрөнгийн зээл авах хэрэг нь үүсдэг юм байлаа шүү гол. Холбоо төгсгийн дугаар нь 1811 22 1811 22 24 7 цагаар 24 7-оор унших юм билээ. Баярлалаа хамтран ажилласан менопауз байлаа. Баярлалаа. За ингээд хөрвүүлээ. За ингээ орж ирсэн хүмүүстэй хүн бүр мэдлээд л суухыг өрсөн маань жууд оноо цайлаад цууцгааж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгсэн ганцхан тэр цагаан хувцастай тэр цагаан хүрэмтэй хүнтэй хин ч юусооч мэдлэхгүй ингээл чимээгүй л байгаадсан. Тэгээ тэрээр чимээгүй л хашааны голд зогсоод хаа нэг тийшээ ширтчихсэн гинэ. Тэгээ охин буцаад гарах санаатай алхаж жагаад тэр хүнтэй санамсрууг харц тулгарчиж. Хачирхалтай тэр хүн яг л өөдөөс нь охин л ингээд
би чамд харагдаж байгаа мó гэсэн харцаар харсагнэ. Тэгээ охин чахав нөгөө хүн болгоноос л мөнгө аваад нөгөө мэдлжсэн учраас сайн байна уу би тэдний тэддэг охин байна гэд ингээд ёслоод мэдлсэн. Тэгсэн тэрээр охиныг юусоо тоохгүй чимээгүй хүн л урагшаага хараад зогсоодсон. Тэгээ охин дотор бодсон маа л да. За өнөөдөр бүхэн мөнгө өгдгөө өдөр юм байлгүй дээ гэж бодоод ингээд цаашаа явсан. За тэгээд ах эгч нартайгаа хамт хэсэг тоглож байгаад дахиад өвөг хүүхдлэмжтэй ялангуяа тоглоол өслөө сангалаа гэж ирээд ирж. Гэтэл түрүүн таарсан цагаан хүрэмтээр өвөөгийнх нь гэр болгоод нэг хажуудлын айлын дунд чинь хашаа байгаа штт. Яг тэр хашаан дээр гарчсан зогсож исэн гинэ тэр цагаан хүрэмтэй хүн. Тэгээ охин тун хөвгчлөлтэй санагдсан юм байна. Гэхдээ энэ ах яагаад тийшээ гарцсан болоо? Ёстой мундаг юм аа ийм өндөр тэг хашаан дээр яаж авирсан юм болоо гэл. Тэгээ гүүж өч болон хүүхд болохоор ахаа та наана юу хийж байгаа юм бэ? Хин нэгний хүлээж байгаа юм гэж асууж. Тэгээ охин баг бахын л юм тун яриас хүүхдөөсөн л да ямар сан та аав нь бүр ингээд баян шулганж яадаг болчмор гэж өчөлдөг байсан юм. Тэгэхээр хүүхд хэмжээд нэг үүдээ сонирхсан юм ингээд шууд тэнээс ч юм уу очиад асуучдаг. Тэгээ охинд тэр ах ингээд хашаан дээр байгаа нь үнэхээр хөвгөлтөө санагдаад тэгээ ласралтгүй л асуусан гинэ. Ахаа та яагаад гарцсан юм бэ? Наанаасаа юу хараад байгаа юм бэ? Гоё харагдаж байна уу? Яаж авирсан юм бэ гэл. Тэгсэн өнөөхөр аажуухан толгоогоо доошо гутаалгаад охин руу харснаа гэж хэлээд харцаараа ерөөхдөө чимээгүй гэсэн тохио өгсөн. Тэгээ энэ үед яагаад чим хамаг шарвсан болсон маа энэ охины. Өөрөө яагаад дэмдэггүй ямартаж жоохон айдас төрсөн. Тэгэд за ер нь бол чимээгүй бай гэж хэлж байгаа юм байна гэдгийг ойлгоод ингээд гэрлүү явсан. Тэгээ гэртээ ороод ээж дээр очивол ээж тэнд цав цагаан үрэмтэй ах хашаан дээр хараа зогссон намайг чимээгүй гээ тэгэдсэн гэж хэлж. Тэгэд ээжтэй хэлсэн чинь ээж нь тухайн нэг ажил явдал гээл нэг хоол унд хийжсэн учраас айгу завгүй байсан. Тэгээд үгүй чи юу яриад байгаа юм бэ? Алив чи тэр ихчдэр очиж тоглолтоо ээж нь завгүй штэ гэж явуулж. Тэгээ одоо бодох нэ тэр цагаан хувцастай хүн эрэлхий хэлж байсан байж таарч байгаа юм л да. Хар малгай, цав цагаан хувцастай, тун царайлаг, үндэсний хувцсан дээр өмсдөг тийм хээтэй гуталтай байсан. Тэгээд түүний зогсож исэн хашаа одоо нэг ваарн дээвэр одоо хавтантай хашаа гэх юм уу. Тэгэхээр хүн зогсоход ч ер нь жоохон хэцүү юм айл да ингээ хальтраад байдаг. Тэр хүн болохоор баг нэг юм агаарт хөвж байгаа юм шиг тийм сонин зүгээр л бид нар газар зогсож байгаа юм шиг л ингээл амар тайван. Ерөөсөө ямар ч тийм өдөө төвгүй ингээд зогсож байсан их сонь санагдсан. Тэгээ дараа нь ээжээсээ сонссон юм байна л да. Яг энэ түүхээ ярьж өгвөл би нэг тийм хүн харж ирсэн гэдэг ээжтэй ярьсан чи ээж нь юу болсон тухай ярьсан маа. Охины өвөө өөд болсны дараахан тэр хажуудлынхаа хөршийн айл гэсэн үг. Тэгсэн хөршийнх нь ах одоо нэг эмэгний одоо тэр одоо хажуу хөршигт амьдардаг бас нэг эмээ хоёр хортон шавж устгадаг хор угаад ингээ нас орсон гинэ. Тэгээ өнөөх цагаан хувцастай хүн хажуу айлын хашаал дээр харцсан хажуу айл руу хараа зогсож байсан шүү дээ. Тэгэхээр нэг ёсондоо яг өвгөнд нь ажил явдал гарцсан байх нь байгаад байгаа шүү дээ. Өвөн талд төгссөн тий. Гэхдээ хашаан дээр ингээ гараа зогссон хажуу айл руу ширтчихсэн гэдэг маань тэр хоёр хүнийг л авч явах гэж байсан болоо да гэдгийг нь сүүлд л өрхөд ойлгосон юм л да. Тэгээ дээрэс нь энэ хөршийнх нь хоёр хүн өөд усны дараахан бас энэ хүү нас орсон юм байна. Тэгээ тэр хүү болохоор энэ охиноос нэг 2 л насаар ах. Тэгээд ер нь байнга л тоглодог ихээр найзалдаг хүүхдөөсөн юм л да. Тэгсэн чинь маш юм сонирн байдлаар гэх юм уу. Энэ хүү нас урахаас өмнө хэд өдрийн өмнөөс л хэлгүй эмээ ингээ харагдаад байна. Эмээ миний үдэнд үзэгдээд байна гэдэг нь хэлдэг ээж авдаа хэлдэг байсан. Гэвч ээж авд нь болохоор тоохгүй чи юм дими балаа юм яриад байгаа юм бэ. Аль хэдийн өөд ус нас урсан хүний чичүүд ямар солиотой юм бэ гэх. Ингээд нэг өдөр ажилдаа авч ингээ гараа авцсан чинь нөгөө хүн хачирхалтай нь эмээ нь яг хаана хор ууж нас бараад олдсон яг тэр газарт нь адилхан хор угаад нас урсан байдлаар олдсон гэл. Тэгэхээр тэр цагаан хувцастай эрэлхийлж хажуу айлын ингээд 3 хүнийг авч явсан л болж таарч ах шүү. Тэгээд гол нь энэ цагаан хувцастай хүний тэнд байсан ерөөсө хинч олж хараагүй. Яг охин хүүхд байхдаа ч гэсэн асуусан л байгаа юм л да. Тэрийг харж байгаа юм ийм цагаан хувцастай гоё хувцастай ах байна, гоё царайлаг ах байна гэдэг асуусан. Ерөөсө хинч харахгүй л байсан. Ганцхан энэ охин харсан болж таарч байгаа юм л да. Яг уг нь Солонгост бол эрэлхий хэлж хэвчлэн хар хувцастай байдаг. Тэгээд тийм түүхэн дээрээ ч гэсэндээ дандаа л хар хувцаар дүрслэгдэн л дээ. Гэхдээ тийм уламжлалт хамбууг өмсдөг. Тэгэхээр энэ дээр яриад байгаа цагаан хувцастай одоо эрэлхий хэлж бол ер нь баг ховор. Тэгээ яг би жоохон сонирхоод ингээд мэдээллийг нь хаагаад үзсэн чинь хятадд бол яг ийм цагаан хувцастай эрэлхий хэлж байх нь байдаг гинэ. Тэгээ Солонгост ч одоо хүн насварлаа гэхэд эрэлхий хэлж нэгхэн одоо ганц эрэлхий хэлж ирэхгүй.
3 эрэлгээлч нэг хүнийг авч явдаг байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд бол ганц хүн ирээд ингээд ганц эрэлгээлч гарч авч явсан гэсэн үг шүү дээ. Тэгээ хятадын түүхэнд бол цагаан хар хувцастай эрэлгээлч гэд хоёулаа байдаг. Гэхдээ энэ нь ялгарх зүйл нь юу гэхээр цагаан хувцастай эрэлгээлч нь сайхан сэтгэлтэй энэ насандаа сайн үйл хийсэн хүнийг авч яваад девачанд хүрэх гэж авч явдаг юм байна. Харин хар хувцастай нь болохоор хорон санаатай нүл үлдсэн хүнийг там руу аваач гэж авч явдаг гэж хятадын түүхэнд дурддагддаг гинэ. Тэмүүдээ сахиусан тэнгэр болчиход байна. Тийм. Тэгэхээр энэ түүхийн сэтгэл дээр би яг нөгөө сэтгэлдлийг нь уншиж үзсэн чинь цагаан өнгийн хувцастай эрэлгээлч 3 эрэлгээлчтэй дүүцэх хэмжээний хүчрэх эрэлгээлч байдаг нэ. Тэгтээ гол нь тум мундаг тэгн насандаа сайн үйл хийсэн ийм нэр хүндтэй хүнийг деважин руу аваач гэж авчирдгаа гэсэн байсан. Тэгэхээр бодвол одоо тэр хажуу хашааных нь хүмүүстэй сайн хүмүүс л байсан юм болоо тэгтээ одоо амь орлоноос орсон ба шүү дээ. Санаа тааруулсан болов уу? Санамсргүй ч үү? Тэр нь үсэн юм тийм. За ингээ бүсгүй насанд хүрснийгээ дараа дахиад нэг удаа эрэлгээлж олж харж ирсэн. За тэр нь 20 өлөө 21 настай байх үедээ гинэ. Тэгээд 2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалруулах үеэр бүсгүй найзуудаасаа төрүүлээд ганцаараа машинтаа олцсон байсан. Тэгээд солонгочууд чи 2002 он гээл хөлбөмбөг гээл бүгдээрээ баг ингээд хөлбөмбөгээр амьсгалж ирсэн үе. Тэгээд найз нөхдөөрөө цуглаал идэж ууцгаагаал. Тэгээд энэ бүсгүй маань ганцаараа машинтаа суучаас найзуудаа хөргөж өгчлээ. Тэгээд тухайн өдөр нэлээд усан ширүүн бороотой байсан өдөр. Тэгээд жолоо барихаас өөрөө ч гэсэн жолоо бараад удааг байсан учраас жоохон айцтай ингээд нэлээд болгоомжтой жолоор явжсэн байна. За ингээд арай гэж найзынхаа байр руу орох гээд иргсэн чинь нэг юм хүний хөл харагдсан гэнэ халтгал харагдсан байна. Тэгээд гооч юу хөл харагддаг үлээ гэдээ ингээд харсан чинь хаав хар өнгийн хамбуг те уламжлалт солонгос хувцас өмсч гисэн ийм цэнхэр туяатай. Тэгтээ одоо юу гэдэг бүтэн биеийн ийм цэнхэр туяатай мөртлөө цагаан арьстай гинэ. Тэгээд хар уруултай ир зогсож байсан юм байна. Тэгээд тэр хүн чигээрээ хаа нэг тийш ширтээ зогсож байсан. Тэгээд бүсгүй гайхсандаа машина өөрөө мэдлгүй зогсоосон юм байна л да. Тэгээд гадаа нилээ айхтар ширүү бороо зутгаж байсан мөртлөө хамгийн хачиргалтай нь тэр хүн дээр ерөөсөө бороонд норохгүй хувцас нь ерөөсө бороонд норохгүй. Тэгээд айхтар шуурж байгаа штэ энэ ч одоо аян цахилгаантай тэгсэн мөртлөө энэ хүний хувцас нь им зөөлхөн сэвшээ салхинд хөдөлж байгаа юм шиг зөөлхөн хөдөлж исэн гинэ. Тэгээд бүсгүй сайн харгаснаатай толгоогоо эргүүлээд харах мөчөд өнөөх хэрэг харц тулгарсан. Тэгсэн тэр үед яг нөгөө багт нь харж исэн шиг би чамд харагдаж байгаа мó гэсэн харцаар харсан ба. Тэгээд бүсгүй айсантаа гинтхэн машинаа шууд огцсон урагшаага хөдөлгөөд найзаас асуусан маа л да. Гүй чи харсан уу би юм уу харлаа гэд. Найз нь ч гэсэн нэлээ айцгүй би харсан хүн юм уу юу юм бэ гэд. Тэгээд хоёулаа айгаад арын одоо машиныхаа иргэдэг камераараа харсан чинь ямар ч хүн байгаагүй. Тэгээ хоёулаа эргээд машиныхаа арын цогоор харсан боловч бас л ерөөсөө хүн байгаагүй. За ингээд найзаагаа гүчи одоо хурдуураа би яагаад нэрөөсөө буцлаа гэд. Тэгээ найзаагаа оруулчаад өөрөө буцааснаатай ингээд буцаад нөгөө хаалгаараа гарсан юм л да. Тэгсэн чинь дахиад нөгөө хүний тэр байрандаа ингээд зогсож байсан. Тэгээ гадаа аян цахилгаан дуугараал нилээ хүчтэй бороо орчихсон мөртлөө яагаад ч юм тэр хүн ерөөсө бороонд орохгүй. Гэхдээ энэ удаад л ерөөсө өөрлөө ингээд хараагүй гин л дээ. Хувцс нь бол ингээд хой хойр байсан. Тэгээд бүсгүй өөдөөс нь харах вэ гэд айсандаа шуудхан ингээд цаашаа хөдлөөд тэгээ энэ явдлаас хойш дахиад нэг ч удаа ирлээлж хараагүй юм байна. Сонирхол юм тийм ээ. Удаа харагдчих гэдэг чинь. Тэгээд энэ дээр яг юу бид одоо би ч одоо тийм мэрэгжлийн одоо үед ээлж судалдаг ч юм уу яг энэ дэлхийн мэдлэгтэй хүн бол биш аа. Гэхдээ орчуулсан түүхүүд дээр төлхөө харахад бол цагаан өнгөтэй эрэлгээлчүүл гэж бараг дурддагддгүү. Тэгэхээр өнөөдөр мэдэж авсан зүйл бол ингээд цагаан өнгөтэй эрэлгээлчүүл байх нь байна. Их хүчрхэг. Тэгээд дээрэс нь сайн үйл хийсэн хүнийг авч явдгаа л гэдэг. Тэгээд эрэлгээлчүүл зарим хүнд харагдах нь харагддаг. Яг нөгөө авч явах гэж байгаа хүндээ л харагддаг гэж хэлдэг шүү дээ. Гэхдээ бас зарим тохиолдолд хүмүүст бас харагдана хүүхдэд ч гэсэн харагдах тийм тохиолдол байдаг юм байна. Яг нэг өөр дүрээрээс харагддаг юм шиг байна. За баярлалаа. Түргээд нэвтрүүлгийн өндөрлөө студид хөтлөгч Ханцаа Амийн хариулагчаар Борхогийн чимпатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар Адал явдлаар дүүрэн амтны утгыг байгалийн орс найрлагтай Бомпари мөн Мино босоолаа. Урагшлуулан томчуудын шууд нэвтрүүлгээ хүлээн авсараа түр баяртай. Баярлалаа.